За сайн байцгаана уу. За өнөөдөр ингээд анхныхаа хичээлийг оруулъя гэж бодлоо. Би эхний хичээл дээрээ шууд Photoshop дээр явъя гэж бодсон боловч ерөнхийдөө хамгийн түгээмэл асуултанд хариулж эхлэе гэж бодлоо. Дараагийн хичээлүүд дээр ерөнхийдөө retouch хийх, тэгээд нөгөө Lightroom дээр зураг янзлах, Photoshop дээр зураг янзлах, background солих ч юм уу нэг тиймэрхүү хичээлүүдийг ороод явах болно. За тэгээд өнөөдөр юуны тухай ярих вэ гэхээр хамгийн түрүүнд хамгийн их тавигддаг асуудал, хамгийн их хүмүүст яригддаг зүйл болох камер, ямар камер авах вэ гэдэг асуулт. За би өөрийнхөө зүгээс энэ асуултанд хариулчих гэж бодсон. Тэгэхээр энд хэдэн зүйл байгаа л те, камер авахд яг юу харах хэрэгтэй вэ гэдэг. Ерөнхийдөө миний бодлоор бол камеранд бол хамгийн түрүүнд sensor size, сенсор хэмжээг хамгийн түрүүнд харах хэрэгтэй. Яг тэгвэл сенсорын хэмжээгээ дагаад дурангийн хэмжээ байдаг. Дурангийн хэмжээ байх, одоо дурангийн хэмжээгээ дагаад үн байгаа мэдээ ш, тийм үү? Дуран том байх тусам дуран мөнтэй байдаг. Сенсор жижигтэй камер бол хямдхан байдаг. Сенсор томтой камер бол үнэтэй байдаг. Тэгэхээр сенсор жижигтэй байх гол дүрдүн одоо ямар муу талтай юм бэ гэвэл миний дүгнэлтээр бол ганцхан л муу талтай. Тэр нь юу гэхээр айгүй харанхуй зураг авч чадхаар болчихдаг. Харанхуйд айгүй муу зураг авдаг. Жишээ нь одоо би Sony full frame камер дээр бичлэг хийхэд ганц гэрэлтэй ингээд бичлэг хийгээд болж байгаа. Энэ бичлэг бол нэх муу гарахгүй гэсэн үг. Хэрвээ би чинь Lumix дээр ч юм уу Micro Four Thirds сенсортой байсан бол би өдөрт нэг бүр тод гэрэл тавьж ижил ийм хэмжээнд хүрнэ гэсэн үг байхгүй. Sensor size гэж яг юу яриад байгаа юм бэхээр 3 төрлийн сенсорын 3 гинэ маш олон төрлийн sensor size байдаг. Тэр нь ямар гэхээр хамгийн стандарт нь бол full frame гэж байдаг. Дараагийнх нь APS-C байдаг, дараагийнх нь Micro Four Thirds байдаг. Full frame дээр ямар камерууд орж байгаа вэ гэхээр Sony A7, A7II, A7R, ер нь Sony A7-нууд дандаа full frame-ууд байгаа. Canon-оос болохоор Canon 5D Mark 3, 5D Mark 4, би Canon-ыг сайн мэдгүй, яг тэд нар ямар ч full frame байдгийг. Юун дээр болохоор Nikon болохоор 850D байсан баха. Тэгээд Lumix, Fujifilm эдэрт full frame камер байдаг. Тэд нар дандаа жижигхэн сенсортой байдаг. APS-C гэдэг сенсор байгаа. Тэр сенсор нь болохоор full frame-с баг зэрэг жижиг. Тэр нь яадаг вэ? Тэр нь ямар камерууд байдаг вэ гэхээр Canon-ы 7D байна, 600D тэ. Арай хямдхан камерууд яагаад хямдхан байна гэхээр сенсор нь жижигхэн болохоор арай хямдхан байгаа байхгүй. Тэрийг бол ерөнхийдөө анзаараад хад хүмүүс айгүй мэддгүй юм байл. Яагаад гэвэл нэг хүн групп дээр пост бичсэн байсан юу гэсэн байлаа да. Ямар камер хамгийн шилдэг камер вэ гэсэн чинь Canon 7D энэ дэлхий дээр хамгийн шилдэг камер гэд хүмүүс бичсэн. Гэхдээ яг хоо 7D бол ерөнхийдөө хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Одоо 650D эдгээр бол хамгийн түгээмэл хэрэглэгддгээрээ дундаж чадны хүмүүстэй нөгөө үн өртгөрөө ч гэсэн яг хамгийн их борлуулагддаг. Өнцгөөсөө сайн камер гэхээс бол яг тийм бүр best of the best камер гэсэн үг бол бас биш. Тэгээд Micro Four Thirds хамгийн дунд зэргийн сенсортой камерууд, Lumix-ийн камерууд байгаа. Ихэнхдээ Fujifilm, Lumix, Panasonic-ийн камерууд. Тэгээд тэрнээс бүр хамгийн жижиг нь бол утасны сенсор байгаа, маш жижиг. Тэр нь утасны утас ингээд шүн яагаад муу авдаг үлээ те. Шүн айгүй бүрсгэр өгдөө штэ харанхууд. Тэр нь сенсортой холбоотой гэдэг юм аа. Бас нэг зүйл юу вэ гэхээр дуран байгаа. За дуранг камернасаа илүү чухал гэж ярьдаг хүмүүс. Миний хувьд бол дуран бол мэдээж чухал, камертайгаа ижилхэн л чухал гэж боддог. Яг камернасаа илүү тийм ингэж л хэлэхгүй. За тэгэхээр миний зүгээс зөвлөх гэвэл
ерөнхийдөө Canon, Nikon бол ойлгомжтой. Тэд нар бол сайн камер. Тэгээ би анх эхлэхдээ Lumix барьж эхэлсэн, Lumix G7. Тэгээд ерөнхийдөө бол G7 дээр бол үнэхээр сайн камер. Тэгээд хамгийн гол нь юу гэхээр харанхуйд зураг авч чаддаг. Тэгээд заавал гэрэл хэрэгтэй. Гэрэл Lumix-тэй бол гэрэл хайгаал явна гэсэн хааж. Ингээд харанхуй орчин дээр ресторанд ч юм уу зураг аавна гэвэл айгүй хэцүү. Мангар бүрсэр гарна. Тэгээд Lumix барьж агаад full frame камер шууд авъя гэж утсан. Яагаад гэвэл би харанхуй зураг ядмаар байсан учраас гэрэлгүйгээр. Тэгээд ингээд мэрэгжлийн хүмүүсээс ямар камер авах вэ гэхээр дандаа хямдхан камер аав. Ер нь камер бол хамаагүй зураг дарддаг чадвар байхад гэж ярьдаг. Дандаа бүгд л гэж ярьдаг. Тэгмүүд нөгөө нэг мэддгүү хүмүүс чинь дөрөв сурж байгаа сурагч чинь тэгэл өөрөө ийм гоё камер ирдэм байж яагаад худлаа яриад идэх гэж ойлгодог. Гэхдээ энэ үгний цаана ямар зүйл байдаг вэ гэхээр хэрвээ яг хүн барьж байгаа камер муу камер барина штэ. Тэнгууд тэр зовлонгоос сурдаг байхгүй. Жишээ нь би нөгөө micro four thirds сенсортой жижигхэн сенсортой камер бариад би нөгөө харанхуй зураг авч чадахгүй айгүй зовж байгаа байхгүй. Ерөөсөө л гэрэл хэрэгтэй хаана гэрэл байна гэл амар хайж явдаг ус. Тэгээд зовсныхаа эцэст би сенсорын талаар амар ойлголттой болсон. Тэгээд дурангийн талаар айгүй их ойлголттой болсон. Дурангийн өрцөн ингээд баг байх тусам их том байх тусам их гэрэл ордог гэл тэр гэрлээ судлаад эхэлдэг. Тэгээд за яхаа ер нь нэг үгээр хэлэхэд бол ер нь анхан шатны хүмүүс Lumix авсан дээр дундаж шатны хүмүүс бол ахиулъя гэж бодож байгаа бол ер нь full frame руугаа төгсөн нь бол дээр Canon байна уу, Sony байна уу, Lumix байна уу хамаагүй зүгээр яг сенсороор нь л ярьж байгаа л та. Тэгээ Sony-г болохоор хүмүүс юу гэж ярьдаг вэ гэхээр айгүй дуран үнэтэй гэж ярьдаг. Мэдээж Sony дуран маш үнэтэй байдаг. 5 сая, 4 сая гэл. Гэхдээ би анх би ч нэг мөнгөтэй хүн биш. Тэгээд анх жоохон айж исэн. Тэгээд миний авсан дуран юу вэ гэхээр нэг нь бол kit lens 600 мянгаар авч исэн автофокустай. Ерөнхийдөө их sharp-ийн хувьд бол sharp. Айгуу сайн lens. Хоёрдугаарт болохоор 14 мм-ийн fish eye lens байгаа. Энэ хэдээр авсан бэ гэхээр 550 мянгаар авсан. Энэ бол мануал Samyang-ийн lens. Тэгээд Nikon өөрөө Nikon lens. Тэгээд энэ хөрвүүлэгчтэй. Энэгээр хаяа портретаар нь гэтээ энийг бараг нэг хэрэгэлдэг. Гэтээ хэрэгтэй хэрэг болдог. Яагаад мануал авсан бэ гэхээр ийм wide lens-ээр хөдөлж байгаа объект аваадах шаардлага байхгүй. Автофокус бараг хэрэг байхгүй. Мануалаар сурчих юм бол тэгэл мануалаар л явчихдаг хямдхан. Гуравдугаар линз нь юу вэ гэхээр бас Samyang-ийн мануал линз аа. Энэ болохоор 135 мм-тэй prime линз аа. Prime гэхээр яадаг вэ гэхээр ингээд зүүмддгүү. Ерөөсөө 135 мм-ээс л аавна гэсэн үг. Тэгэхээр ойртмоор үйл биеэр ойртно, олдмоор үйл биеэр алдна. Зүүмдэд ингээд яачих боломж байхгүй. Энэ линзний давуу тал нь юу гэхээр айгүй цэвэр авдаг, айгүй sharp, айгүй сайн линз. Миний хамгийн дуртай линз. Гэтэ байшин дотор авах боломжгүй айгүй тулаад идэг. Гадаа бол их гой зураг авдаг. Тэгээд ерөнхийдөө мануал линз аваа. Тэгээ мануал линз яг авсан бэ гэхээр би над мөнгө байгаагүй үнэндээ би нэг сайн хэзүүгээр авсан. Тэгээд хүн мануал линзэнд айгүй сурчдаг юм байлээ. Тэгээд заавал автофокуслаадах тийм шаардлага бол байхгүй. Тэр бол илүү зардал хэрэг мөнгө нь байвал аавна. Би мэрэгжлийн болоод зураг авалтаараа ингээд их мөнгө олоо явж ивэл автомат бол хэрэгтэй. Мангар олон зураг хурд хугацаанд арддаг хүнд бол автомат бол хэрэгтэй. Гэхдээ одоо бол миний хувьд бол би бол суралцагч хүн энэ линз бол болоо явж байгаа. За ерөнхийдөө ерөнхий ойлголт авсан байх гэж бодож байгаа. Тэгээд яг хөө би хэтэрхий нэгтлийг баримтлсан байж магадгүй. Энэ бол миний өөрийн ойлголт, миний л бодол. Тэгээд яг хөө
камерны ямар брэнд гэхээсээ илүү камерныхаа сенсорын судлаад ямар дуран байдгийг судлаад мөнгөндөө тааруулаад видеонд ашиглах чинь үү зураг авахд ашиглах чинь үү гэсэн юмнуудыг бодолцож үзээд тэг камераа сонголт хийх хэрэгтэй. За тэгээд минь анхны видеог минь үзсэнд баярлалаа. Тэгээд дараагийн видеодоо улам илүү гоё хүнд хэрэгтэй мэдээллүүдээ, үн цэнтэй мэдээллүүдийг оруулж яах гэж би бодож байгаа. Тэгээд цаашдаа дэмжиж лайк даруул лайкын дараад шеэрлэгийг хийгээд өгөөрэй. Дараа 7 хоногт ч юм уу энэ амралтын өдрөөр дараагийн видеог оруулах болно. Тэгээд та бүхэн комент хэсгээр ямар төрлийн видеог хийлгэхийг хүсэж байгаагаа бичээрэй. Жишээ нь юу сурахыг, хамгийн түрүүнд юу сурахыг. Би бас ингээд видео хийхээр юунаас эхлэхээ мэддэггүй. Гинт Photoshop ингээл явчихаар чи нөгөө анхан шатны суралцагчд яах юм те. Тийм болохоор би яг анхан шатны мэдлэгээ ингээд хуваалцъя гэж бодсон. За тэгээд ерөнхийдөө сүүлний жилгээ зураг гэдэг бол маш гоё хобби гэж би боддог. Яагаад гэвэл хүнд зөндөл төрлийн хобби байдаг. Тэрэн дундаас зураг авах гэдэг бол жишээ нь нэг гоё амтанг олж харлаа гэж бодъё. Зарим хүмүүс бол тэр амтанг буудаад алаад арсын нөмөр чи гэж боддог тийм хүмүүс маш их байдаг. Тэгвэл зурагч хүмүүс бол тэр амтны зургийг хаанаас гिच чаад авах уу, яаж гоё гаргах уу гэд тийм бүтээл сэтгэхүйтэй болдог. Тэгээд тэр бүтээл сэтгэхүйээс гадна ямар ч хүнд хор нөлөө учруулахгүй, амтан яахгүй тэгээд хүмүүсийн нүд болж хүмүүст тэр болж байгаа үйл явцыг харуулах тийм зүйл хийдэг хүмүүс байдаг шүү. Тэгээд бас дээрээс нь аялал болно, агаарт гараад хөдөлгөөн хийн. Тийм болохоор сонирхож эхэлж байгаа хүмүүс зөвлөхөд 2-3 сая төгрөгөөр iPhone гэж гүйжсэнээс нэг сайн дуран аваад, сайн камера аваад тэгээд ийм хоббитэй болоорой гэж хэлье. За баярлалаа.